Одоо хаана вэ? Монгол дээр Солонгос дээр нэ? Оо за за. За. Аргагүй. Хөдөө орнуудад ямар юмны шилжиж байгаа вэ тийм ээ? Одоо чамаас өөр хүн алгалаа энэ дах вэ? За за тэгээ. За сонь сайхан Монгол дээрээ гоё юм уу? Хэдэн жил Солонгос байсан чи? Тэрэн дээр хүүтэрхээс өмнө нэг явж үчээ. Одоо чи буцах уу? За за. Оо за за. За. Одоо тэгээ хотод байгаа юм байна те. За багшийн энэ үйлрэлд хүүхэд хамгаалал гэдэг нэг хичээл орж байгаа. Бас гэр бүлийн эмэгтэйчүүдэд ажиллах нийгмийн ажил гэдэг хичээл орж байгаа. Анги одоо ангийнхандаа гинэ та хэдэд? Өгөө өчигдөр багш нарыг өчигдөр мөх цэцэг багш нарсан баха. Багш нь сайн мэдэхгүй байна. Уул нь нэгд өдөр хуваартай байсан. Тэгээ хуваар солигдоод одоо би өнөөдөр хоёр дахь өдөр болгон болохоор хүүхэд хамгаалах хичээл ороод тэгээд 3 дахь өдөр болохоор гэр бүл эмэгтэйчүүдтэй ажиллах нийгмийн ажлыг орж байгаа. Тэгээ хүүхэд хамгааллын хичээл нь өнөөдөр чинь 3 дахь лекц нь болж штэ. Тэгээд юу яа гэр бүл нийгмийн ажилтай ажиллах лекц бол нэг лекц бас үндсэндээ чи 3 лекцээс хоцорсон байна гэж ойлгож явж болно да. Материалууд ангийнхнаас авсан уу? За тэгвэл тэгээ аваад гайгүй л үү дээ нэг характер яа хүүхэд хамгаална харин нэг жоохон хүндөвтөрч гэдэг юм уу тий хүндөвтөрч гэх юм уу нэг тиймэрхүү нэг характер гэр бүлийн тухай ерөнхий ойлголтыг гэр бүлийн нэг эмэгтэйчүүдтэй ажиллах нийгмийн ажил хичээл дээр болохоор ерөнхий ойлголтыг эхний лекцэд өгсөн болохоор гайгүй ойлгож байна. Нөгөө хүүхэд хамгааллын нь болохоор нэлээд нэр том яа түүх мөх орцсон шүү те. Тэрийгээ сайн ойлгож авахгүй бол болохгүй байх. Багш нь одоогоор юу л байна да. Өнөөдрийн хичээлээ хоёр өөр компьютер дээр очих болохоор өөр хоёр хичээлэл байна да. Тэгэхээр өөх боломжтой байгаа даалга. Тэгэхээр ангийнхнаас л авах. Тэгчиж бас болох юм да тийм ээ. Болно. Тэгээ. За нэр хүүхдүүд орж ирэхээс өмнө хоёлаа нэг юу яасан багш нь бие даалмал өгсөн штэ ангийнханд чинь. Чамд өглөө яалаа нэг дэвтэр хараадах их үү. Нөгөө хүүхдийн бие даалт өгсөн цэг юугаар орчихжээ багш нь бас. Хүүхэд хамгаалал гэр бүл эрх зөөр дээр гэр бүл дээр өгөж амжааг байгаа маань хүүхэд хамгаал дээр өгсөн юм байна. Тэрнийг багш нь тусдаа юун дээр орхичиж. Тэгж яагаад нэг өгнө. Юугаа хуваараа харж байгаа. Угаасаа журнал дээр бичсэн байгаа л да. Тэр тийм лекц юм байна. Болоогүй. Зүгээр ер нь бол эртхэн өгвөл эртхэн багаар хийжээвэл та нарт ламар юм та тий. Тийм тэгсэн. Нэг семестртэй л өгсөн. Тэгэхээр нэг сүртэй юу аах уу гэхдээ нэг хүнд яах уу та эхнээсээ багаар хийжээвэл юу яагаад 30 онооны дүнгээ хүлээж аваагүй байна багш нь тэгвэл нэгтгээ та бүхэнд юуш би нөгөө онлайн дээр нөгөө тестүүд өгөөд өөрөө ч бас нэг хөдөө гадаа явах яал бас тасарчлаа. Юу онлайн дээр нөгөө тест өгөөд явцсан байсан болохоор багш нь юу тийм үү. Энд бол шүлжээ бол гайгүй л энэ чиний талаас тасаад байгаа юм болов? Тэгээ гайгүй бах уу? Шалгалт гайгүй байлгүй дээ. Тий. За. За нөгөө хэд минь ирдгүү дээ яа хоёлаа.
чухал хичээл байдаг. Гайхаад. За яг ямар ч байсан хүлээж агаад болохгүй л одоо бичлэг хийдэг юм уу? Ганцхан чамтайгаа ордог юм уу? Одоо тэгээ шийдэндээ нэг 10 минут. Нэг 10 минут хийдэд хоёулаа нэг бусдаагаа хүлээчихье заа. За тэг 10 минутын дараа чи буцаад ороод ир за. За. Сүлжээг харин нэг за тэгээ дуудчих. За. Оо за. За орой мэ та эдэг ирэхгүй бол одоо тэгэл юу яа гэж бодож яла. За би хэнийг дуудаад гэх мөнгөн заяаг. Бичлэгээ хийдгийм билүү гэсэн шиг бодогдоо сууж ялаа шүү дээ багш нь. Энэ амар цэцгэн тунах хүн байгаа зү. Өөр камера хаацсан үү? Юусе камера байхгүй. Надад юу лээ камера байхгүй юм бэл. За дуулмаа биш дуулмыг гин. Мөнгөн заяаг ороод ирэхээр хоёулаа хичээл орё. Би мөнгөн заяа ганцаар авах юм чи болохгүй л одоо багш нь. Гэхдээ энэ нэг өөр юунаас орж байгаа гэсэн. За чи би дуудчихдсан бил энэ лөө норж үзгүүл нэг юу байна л дээ. Энэ биш нөгөөдг рүү норж байгаа гэж би сонсоод тэгээд за дуудчих яа тий. Тэгээ би өөр 5 минут хэтрээд орохгүй л бичлэг хий гэж бодож сууж илээ шүү дээ. Та хэдийг одоо яац юм бол та. Үй тэр энэ ингээд өөр байгаа байхгүй. Харин ороод ирлээ. Өөр болчиход байгаа байхгүй. Энэ биш өөр хаягн дээр гээд дуулаад. За гэдүүлээ гिचэл орё. Мөнгөн зай багш би байж шүү намайг дуудчихаараа хэрэг хүн ирүүл гисэн. Мөнгөн зай түрүүнээс хойш баг чи юу яасан. За. За. Шалтгаантай ажилтаа байгаа хүмүүсийг одоо яах вэ тийм ээ? За ороод ирэх байлгүй дээ. Угаасаа юу яаж байгаа юм чи. За энэ дэлгэцгэр харагдчихээн. За өнөөдрийн хичээл хүүхэд хамгаалал хичээлийн 3 дахь лекц хүүхдийн эсрэг хүчирхийлэл түүнийг илрүүлэх ба мэдээлэх гэдэг сэдэв байгаа. За өнөөдрийн хичээл дээр үзэх ёстой сэдвүүд. За хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдэх нь өөрөөр хэлбэл хүүхдийг хүчирхийлэлд өртсөн эсхийг хэрхэн мэдэх вэ гэдгийг үзэх нь. За дараа нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийн буюу хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд илрэх шинж тэмдгүүдийг үзнэ. Тэрэн дотроо бие махбодын хүчирхийлэлд өртсөн шинж үед, бэлгийн хүчирхийлэлд өртсөн үед, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн үед. За хүүхдийг үл хайхрах явдлын үед илрэх шинж тэмдгүүдийг үзнэ. За мөн эдгээр хүчирхийллийг мэдээлэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар үзэн үндсэндээ өнөөдрийн хичээлийн хувьд бол за ингээд эхний хичээл. За ер нь бол хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа хэн бүхэн заавал нийгмийн ажилтан гэхгүй тийм ээ. Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг багш, сургууль хүмүүжүүлэгч, за юу хорооны ажилтан ч гэдэг юм уу тийм хүүхдэд хэн ажиллаж байна? Нийгмийн ажилтангаас гадна за энэ бүх субъектүүд маань хэн бүхэн хүчирхийлэл болон тэр үл хайхрах байдалд өртөж байгаа өртөж болзошгүй тэр шинж тэмдгүүдийг заавал таньж мэдэж чаддаг байх ёстой гэдэг. За нийгмийн ажилтан ч гэсэн мөн адил гэсэн үг. За ерөнхийдөө хүүхдэд илэрч байгаа тэр шинжүүдийг тухайлбал тэр зам байдалтай холбоотой үзүүлэлтүүд бол яг үгээр дараагийнх нь тэр сөрөг үйл явдал, сөрөг агуулга, сөрөг үзэгдлийг бий болгох магадлалтай учраас
тэр хүчирхийлэлд өртсөн тийм ээ ийм өртөж хохирсон хүүхдүүдийн тэр зам байдлыг нь илүү сайн таньж мэдэх тийм шаардлагатай байдаг байна. За хүүхдэд илэрч буй энэ шинж тэмдгүүд нь болохоор түрүүн байсан тийм ээ өөр дал дутаг агуулгыг агуулах шинжийг илэрхийлдэг. За энэ илэрхийлж байгаа байдал нь болохоор тухайн хүүхдийг хүчирхийлэл тэр өөрийнхөө бие үзүүлж хөдөлгөөн сэтгэлийн байдал хөдөлмөрийн байдлаар яг тухайн хүүхдийг хүчирхийлэл үл хайхын явдал өрснөгийг илэрхийлж бас байгаа арга зам байж болно. Тэр шинж тэмдгүүд нь. За мөн заавал хүчирхийлэлд өртсөн ч юм уу тийм ээ бие махбодын сэтгэл санааны төрөний хэлсэнтэй бэлгийн хүчирхийлэл болон үл байдалд өртөөд хохирсон биш өөр бас шинж байдлаараа тэр хүүхэд өөрийгөө илэрхийлж бас болно. Жишээ нь гэр бүл саллтаас болж болно, гэр бүлээсээ тусгаарлагдсан байдлаас байж болно. Эсвэл шинээр дүүтэй болснондоо ч яг тухайн хүүхэд өөрийгөө ингэж шинж байдлаа гадуурхах гэдэж байна ч гэдэг юм уу хайхрах байдал төрчин гэдэг юм ийм байдлаар ойлгож бас болно. Тэгэхээр яг миний хэлж байгаагаар тэр шинж тэмдэг нь тий мэрэгжлийн хүмүүс л энийг бол үнэлж дүгнэх ёстой. За энэ үнэхээр ийм байдлаас болоод өртсөн эсхийг яаж мэдэх вэ? За биеийн махбодын сэтгэл санааны хүчирхэлд өртсөн эсхийг яаж мэдэх вэ гэдэг нь яг мэрэгжлийн үүднээс хандаж анхаарч үзэх ёстой байдаг. Тэгвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийн байдлыг тухайн шинж тэмдгийг ямар байж болох вэ гэдгийг бид нар бас өөрчлөлт хамруулж байна. За бие махбодын хүчирхийлэлд өртвөл мэдээж тухайн хүүхдийн бие махбодд нь үйлчилгээ үзүүлж нөлөөлж байгаагаас үүдсэн шинж тэмдгүүд гарч иж болно. Бид нар дараа нь үзнэ. За сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбодд нь ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй тийм ээ байгуулж сэтгэл санаа сэтгцийн байдалд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрч болох. Энэ бүгдийг л бид нар яг маш нарийн сайн дүгнэж үзэх ёстой байдаг. За эхнийх юу? Бие махбодын хүчирхийлэлд өртсөн хохирсон үед тухайн хүүхдэд илрэх шинж тэмдгүүд байдаг байна. За нэгдүгээрт нь хөхөрсөн, бэрхтсэн, хавдсан тийм ээ зохиогдсон ч гэдэг юм уу зүсэгдсэн, дүлэгдсэн гэд ямар механик гэмтлүүд байна. Механик гэж байгаа шүү. Үйлчлэлээр үүсэж байгаа гэмтлүүд байна. Энэ шинж тэмдэг нь юунаас болж үүдв? За бие махбодын хүчирхийллийн үед үүсч үү? Эсвэл тун санамсар болгоомжгүйгээр хүүхэд чинь тоглож наадаж гэмтэхтэй үүсч үү гэдгийг яг зайлшгүй яг удаж судалж яг илрүүлж авах шаардлагатай болдог. За мөн эдгэрэлтийн янз бүрийн төвшөнд байгаа 3-аас дээш шинж тэмдэг. Нөгөө түрүүний хэлсэн хөхөрсөн, бэрхтсэн, хавдсан энэ тэмдгүүд яг эдгэрч байгаагийн шинж тэмдэг байж байна. Яагаад энэ олон шинж тэмдэг вэ? Одоо сорвчж шүү дээ тийм ээ. Энэ юунаас болов гэдгийг үзье. Судлах. Ийм шаардлагатай байна. За мөн удаан хугацааны турш давтагдсан гэмтэл гарч иж болно. Баян гарнд бэртэх, баян хөлн бэртэх, эсвэл баян толгой тархинтаа шарах сорвтой явах. Энд чинь удаан хугацаагаар давтагдж байгаа гэмтэл байж болно. Бид нэр өмнөх улирлын өмнөх хүний эрх хичээлээр нөгөө баян зүрх дүүргийн 24 дугаар хооронд байдаг нөгөө лавгмаа охин гэл ингээд бүр баримтад үзчихсэн тийм ээ. Энэ хүүхэд чинь үнэхээр бие махбодын хүчирхэлд өртсөн хүүхэд тийм ээ. Тэгтэл тэр толгойных нь нөгөө эмч үзлэгтэй яаж ялаа. Энэ бол удаан хугацааны турш давтагдсан механик гэмтэл гэж ингээд оншилж явах жишээтэй. Энийг хэлж гэнэ гэсэн. За мөн ямар нэгэн хүнд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байж болзошгүй шинж тэмдгүүд байгаа. Ямар мохоо зүйл гэхээр юу гэдэг бүсний арал, гарын мөр, эсвэл эндүүний орж гэдэг юм, эсвэл тамхины цогч гэдэг юм уу тийм ээ. Энэ шинж тэмдгүүд гарч иж болно. Энийг бас яг за энэ хүчирхэлд өртсөн эсэх энэ талаар цааш дахин судлах шаардлагатай шинж тэмдгүүд гэсэн. За мөн энэ СОП гэж байгаа би багшин тавчилсан. Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд буюу нөгөө цэцэрлэгийн насны хүүхдийн нүүрэн дээр их гэмтлэг бас зайлшгүй шалгаж шинжилж байх ёстой. Өгцөдөр
би тохиолдол хэлэх гэж байна. Өчигдөр би дүүгээ цэцэрлэгээс нь авах гээд явлаа. За гэтэл нэг багшийг яг цагдаагийн ажилтан албаа хаагч очиод шалгаж ирсэн. За яав гэсэн нөгөө тухайн хүүхдийн нүүрэн дээр яг хөндлөн сорив 2 3 удаа гарсан байна гэв. За юунаас болоо яав гэд эцэгчүүд нь болохоор миний хүүхд рүү шугам шийдсэн гэж хүүхдээ багш над руу шугам шийдсэн гэсэн. Багш намайг нясалсан гэсэн гэд ингээ хэлээд нөгөө хүүхэд маань яах вэ гэхээр эцэг их засрын хамгаалагч нь яг ингээд цагдаад хандаж ингээд яг шалгалт явуулж ирсэн. Энэ яг үхээр нөгөө цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжиж байгаа хүүхдийн нүүрэн дээр гэмтэл юунаас болов гэдгийг сайн шанд бие махбод хүчирхэл өртчихүүгүй юу гэдгийг яг илрүүлэх ийм зайшгүй байх хэрэгтэй. За мөн хүүхдийн үс зулгарсан байж болзошгүй шинж тэмдэгүүд. Энэ яагаад зулгарв? Юунаас болов? За мэдээж бие махбодын хүчирхэл өртөө зулгарч болно тийм ээ, зулгаалгаж ч юм уу. Эсвэл зүгээр дотрын өвчин ч гэдэг юм уу тухайн хүүхдийн өвчнөөс шалтгаалаад зулгарсан байж. Энийг зайлшгүй олж илрүүлж явах хэрэгтэй байдаг. Энийг ингэж илрүүлж яж тухайн хүүхдийн яг бие махбодод хүчирхээлийн үеийн шинж тэмдэгнээс үүсчихгүй гэдгийг зайлшгүй олж тогтоох хэрэгтэй байдаг. За одоо шинэ та нартаас нэг хэд хэдэн зураг үзээ. Жишээ нь энэ хүүхд яг нөгөө гарын мохоо хүзүүлэн хүчлээр үүсэж яг шарх үүссэн байх жишээтэй. Яг тэр цэцэрлэгийн насны хүүхдүүд тэр үдж байхад хүүхэд 5 настай хүүхдээс яг ийм орхиун байдлаар яг уулмөр үлдсэн байсан. Тэр хүүхдийг би бас харж байсан. За мөн ингээд бие махбодын хүчирхийлэлд өртөөд яг гэмтэж мэддэг. Одоо чинь Eagle телевизээр өнгөрсөн жил гарч ирсэн хүүхдээ хазаж хамгаалдаг эцгийн тухай. Тэгээ ингээд бие махбодод битүү нөгөө шүдний орон гарцсан. Энэ Монгол бүр хүүхэд штэ. Ийм мэдээлэл хүртэл яг гарч ирсэн. Ийм үед яг энэ чинь л эцэг нь хүүхдээ бие махбодын хүчирхийлэлд оруулдаг, тамалдаг ийм шинж илэрхийлэл юу жишээ гарч ирж байгаа жишээтэй. За тэгвэл бие махбодын хүчирхийлэлд өртөөд тийм ээ ингээд гэмтэл үүсчээд байгаа хохирчод байгаа хүүхдийн зам байдал ямар шинж тэмдэг илэрхэ гэхээр нэгдүгээр тухайн хүүхд гэртээ очихоос байна. Хэрвээ гэртээ очих юм бол тий мэдээж бие махбодын хүчирхийлэлд яг дахиж өртөн өвдөж зовно гэсэн ийм айх шинж тэмдэгтэй зам байдал үүсч болно. За хоёрдугаарт нь хүмүүстэй хүйтэг хүндий байдалтай харьцах. Хүмүүстэй болгоомжилсан байдалтай харьцах. Намайг зодвол яах бол зодхол уу яах бол надыг гимтэх болов намайг гимтэх болов яах бол гэдэг юм тийм ээ. За энэ нь цаашдаа хүндрээд даамжирхаараа хий гүлрэх өвчин тусах. Нөгөө сэтгцийн өөрчлөлт орж ирж. За мөн өөрийг нь ингэж хий гүлрэх буюу сэтгцийн өвчин туссан үедээ яг өөрийг нь зодож нүдэхээр өөрийгөө ямар ч байдлаар хамгаалахгүй тийм ордлого хийх чадваргүй болох нөгөө хүүхдийн зам байдал. За мөн тухайн хүүхэд өөрийгөө шийтгүүлэхээр буруу хэрэг хийсэн гэж төсөөлөлтөө болох. Би л буруудаад энэ хүн аав ч гэдэг юм ээж ч гэдэг юм би л буруудаад намайг ингэ зоддөг юм байна. Инхээр одоо миний буруу байсан юм гэдэг ийм төсөөлөлтөө болох. Үүсэх жишээтэй. За мөн гинтхэн хүн бидэнд хүрэхдээ дав хийдэг, зочдөг ийм зам байдлын шинжтэй болдог. За мөн хүнд хэрхэн гэмтэл авсан тийм ээ? Ямар гэмтэл авсан хэлж чадахгүй байх. Ялангуяа тэр хүчирхийлэгчийн дэргэд хэлэх чадваргүй айх, тэгээ цочих ийм байдалтай болдог. За мөн цаашлаад энэ анхаарал төвлөрүүлэлт ой тогтоолт цул болох. Энэ нь болохоор нөгөө бие махбодын хүчирхийлэлд өртөж яг хохирсон хүүхдийн зам байдалд илрэх ерөнхий шинж тэмдгүүд байдаг. Энээс гадна өчнөө олон шинж тэмдэг байна. Бүр энэ байдал нь тийм ээ даамжрах байнга хүчирхийлэлд өртөж хүн бол бухимдалтай сэтгэл гутрал өвчтөй болох. Цаашаад бүр энэ хүнд байдлаас салах ганц цорын ганц арга зам амиа хорлох гэж хүрт бодох ийм тохиолдол гарч иж болно. За дараачих нь бэлгийн хүчирхийллийн үед илрэх шинж тэмдгүүд байдаг.
За энэ хамгийн наад захад тухайн хүний бие махбодын дэлгэрэх шинж тэмдэг нь бол мэдээж бэлгийн замын халдварт өвчин хамгийн наад заханд тусна. За хоёрдугаарт нь жирэмслэх магадлалтай. За энэ хүчирхийлэлд өртөж хохирсноос үүдээ тухайн хохирогч маань тайван унтаж чадгаан байх. За ингээд ямар нэгэн халдварт өвчин тусгаараа явах суугаад бол хүндрэлтэй болох. Энээс гадна бас ямар нэгэн байдлаар тэр эргэтэнгийн цонхын гэмтэл учрах одоо хавдах, няцрах, халдвар авах тийм ээ. Ийм байдлаар яг уу бие махбодд нь шинж тэмдгүүд илэрдэг. Бэлгийн хүчирхийллийн үед үүсэх шинж тэмдэг. За мөн сэтгэл санаанд нь сэтгцэн байдал нь ямар зам байдалд нь ямар илэрх шинж тэмдэг байдаг вэ? Хоёр төрөлтэй байдаг байна. Тэр илэрх шинж тэмдэг нь. За нэгдүгürt нь бага насны хүүхдэд илэрх шинж тэмдэг байдаг байгаа нь, хоёрдугаарт нь өсвөр насны хүүхдэд илэрх шинж тэмдэг байдаг байна. За бага насны хүүхдэд илэрх шинж тэмдэг нь бол одоо миний тайлбарлаж байгаа үзүүлж байгаа шинж тэмдгээс гадна хүүхдэнтэй өөрийнхөө насан тохироогүй тийм зам байдлын тоглоомор тоглох хандлагатай болох. Одоо яг энэ нөгөө бэлгийн зам байдлыг харуулах тоглоом гэсэн үг шүү дээ. За мөн байнга уйтгартай, уцаартай болох. За зарим үйл ажиллагаа зам байдлын өөрчлөлт, эрс зам байдал өөрчлөгдөх. За хүмүүстэй харилцаа холбоо тогтоохоос эрс тогтоох чадвар нь эрс муудах. За мөн ямар нэгэн байдлаар эрэгтэй юм уу эмэгтэй хүнээс айх, гэртээ байх, байнга харанхуй чимээгүй газар бүгэх ч гэдэг юм. Бага насны хүүхдэд илэрх шинж тэмдгүүд юм байдаг байна. Энээс гадна миний үзэж байгаа. За тэгвэл өсвөр насны хүүхдэд илэрх шинж тэмдгүүд бас байж болдог. За энэ одоо чи нэгдүгээр найз нөхдөс сонирхоо болох. За мөн насанд хүрэхчдэд өөрөөсөө илүү эрх мэдлээ гэж бодож насанд хүрэхчтэй тийм дайсагналцах хандлагатай болох. За гинт дүрсхийж уурлах. За мөн сурах сонирхолгүй болж зурлаг амжилт нь муудах тийм ээ. За гэрээсээ зүхтаах, тэнэх. Эсвэл хитрхи задгаа гаж байдалтай хувцаслах. За ингээд хүндрэхээр мансууруулах бодис сэтгцэнд нөлөөд ийм хэрэглэж эхлэх. За ингээд эцсийн мөчөд авах амиа хорлох. Ийм байдлаа шинж тэмдэг илэрч болон зам байдал. За тэгвэл сэтгэл санааны хүчирхийллийн үед илэрх шинж тэмдэг бас байдаг байна. За тэгэхээр ингээд томчууд ерөөсөө ингэдэг судалгааны ажил гарсан дүгнэлт гарч ирсэн л да. Бие махбодд одоо чинь зодох, нүдэх, гэмтэх, бэртэх тийм ээ төлөвч гэдэг юм ямар нэгэн тэр механик үйлдэлээр хохирч байгаа хүмүүсийг хүүхдүүдийг л хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдүүд гэж үзнэ гэсэн тийм ерөнхий тийм ойлголттой байдаг байсан. Гэтэл заавал бие махбод хэлэхгүйгээр яг сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг зүйл өртөж хүүхдүүд бас хохирдог гэдгийг яг олж мэдэж авбал бас тийм зүгээр байдаг. За энийг бол яг үгээр үүндээ бие махбодын болон зам байдлын шинж тэмдэг нь. Одоо чинь бие махбодын шинж тэмдэгт нь болохоор хүүхэд сэтгэл санаанаас болж өвчин зовөртэй болох. Өөрөөр хэлбэл толгой нөвдөх, дотор мухаарах. За ерөнхийдөө бага насны хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн үед илэрх тэр бие махбодын шинж тэмдгийн ерөнхий шинж тэмдэг нь гол төлөв гидсээр нүддэг. Нэг юм шинж тэмдэг. Та бүхэн анзаараарай. Ерөнхийдөө ингээ мэдээлэл энэ төр үзээрэй. Яг ингээл загнуулах, ихтэй загнуулах, эцэгтэй загнуулах гэдэг юм уу, багштай загнуулах ингээ ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн үед дандаа гидсэн нүддэг. Тийм шинж тэмдэг илэрдэг. Ийм байдаг байна. За мөн тухайн бага насны хүүхэд бол шинжлэн барьж чадах болох гүйлгэх ийм шинж тэмдэг бие махбодын үед илэрдэг байна. За тэгвэл сэтгэл санааны буюу зам байдлын шинж тэмдэг нь болохоор мэдээж оюун ухааны хөгжлөөр хоцрогдно. Одоо чи дандаа тэнэг сурдаг, онц сурдаг ч гэдэг юм уу, чи дандаа муу сурдаг гэхээр мэдээж ийм байх яг
тухайн хүүхдийн зам байдал яг уу энэ сөргөөр нөлөөлж оюун ухааны хөгжлөөр хоцрогдох ийм шинж тэмдэг илэрч болно. За мөн тухайн сэтгэл санааны хүчирхийлээс болсон зам байдал нь өөрчлөрч элдв гаж үг хэллэг ийм байдаг болно. За мөн хитрхи дотгошин хацсан буюу дотроо нөгөө гадагшаагаас үзэл бодлоо илэрхийлэх тийм ээ өөрийнхөө санал бодлоо илэрхийлэх чадваргүй болох ийм шинж тэмдэг илэрч болдог. За мөн бусдаас хитрхи их анхаарал хүссэн шинжтэй тийм зам байдлыг гаргадаг. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж үеийн зам байдлын шинж тэмдэг. За мөн зураг зурх юм бичихтэй гол төлөв тийм хүчирхийллийн сэдвэр зураг зурдаг. За энэ бол мэдээж юу яасан. Одоо жишээ нь та бүхэн тохиолдол фэйс энтер үзэн мөн кино жижиг ч гэдэг юм уу тэр юунаас үзэх сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж өөрчлөлтөнд орсон хүүхдүүдээр зураг зурхад дандаа нэг тийм зодох, загнах, хүчирхийлэх тийм сэдвэр зураг зурдаг. Энийг бол та нар бол мэдж байгаа. За мөн өөр олон төрлийн зам байдлын шинж тэмдгүүд илэрдэг. За мөн хүүхдийг тийм ээ үл хайхарсны улмаас илэрдэг бас шинж тэмдгүүд байдаг. За бие махбодын шинж тэмдэг нь болохоор тухайн хүүхд үл хайхарснаас болоод яг хаягдмал орхигдмал байдалтай болдог. За мөн тухайн хүүхэд толгой орогт хорон гэргүй болно. За ингэснээр тухайн хүүхэд хараа хяналтгүй болох. Яг нөгөө тэнэмэл гэгдсэн тодтголтой тийм шинжинд орох гэсэн. За мөн өлсгөлөн байх тухайн хүүхэд тийм ээ. За мөн энээс болоод хараа хяналтгүй байх өлсгөлөн байхаас болоод тухайн хүүхэд цаг уурын нөхцөл байдал тохироогүй хуцастай байх, ховцслох. За сэтгэл санаа бие махбодын хэл ярианы хөгжлөөр хоцрох. За ингээд тэр үл хайхарсны улмаас яг тухайн хүүхэд тэнэмэл байдалтай болохоор яг сургуульд орохгүй байх, сургуулаар явахгүй байх. Тийм ээ? Ийм яг шинж тэмдэг илэрнэ. Бие махбодын. За тэгвэл зам байдлын шинж тэмдэг нь. За сэтгэл готролд орох. За байнга ядрангуй царайтай болох. За ингээд нөгөө тухайн хүүхэд маань үл хайхрах явдлаас болоод нөгөө тэнэмэл шинжинд тодтгол ороод ингээд тэнэмэлгэгдээ тэг гудамж орон сууцыг сэлгүүцгээр сургууль завсардна. За ингээд боловсралгүй болно гэсэн. За ингээд бусдад итгэлгүй болно. За ингээд зам байдлаар болохоор өөртөө аюултай хортой үйлдэлүүдийг хийж эхэлнэ. Хулгай хийх, худал хийх тийм ээ. Мансуурах. За цаашлаад хулгай хийхээс гадна өөр бие махбодод хөнгөн хүнд санаатай учруулах гэмт хэрэгт холбогдогч болох. Өөрөөр хэлбэл хэрэг төвөгт оролцох. Ийм шинж тэмдгүүд яг илэрдэг. За тэгээ мөн ийм шинж тэмдэг илэрхээс гадна одоо ирээдүгөө төлөвлөх чадваргүй болно. Өөрөөр хэлбэл зөвхөн одоогийн үе тухайн үеийнхаа л үеэ төлөвлөж яг амьдрах ийм шинж тэмдэг илэрдэг. Үл хайхарсны улмаас. Хүүхдийн үл хайхарсны улмаас хүүхэд бас хөгжлөөр хоцрох шинж тэмдгүүд бас байдаг. Жишээ нь өсөлтөн зогсно. За мөн эсвэл хит жим багтай байх. Хөгжлөөр хоцрох синдром гэж өвчин байдаг сэтгцээ. Ийм өвчин тусна. За энэ шинж тэмдгийг одоо хөгжлөөр хоцрох синдромын шинж тэмдгийг яаж шинжлэх вэ гэхээр тухайн хүүхдийг бол яг мариалаг биш хитрхи жинхэнэ хатагтлаа байхыг нь шинжиж болно. За мөн тухайн хүүхдийг ус дутагснаас бол аль нь хуурайшсан шинж тэмдэгтэй болдог. За мөн тухайн хүүхэд өөрийнхөө насандаа тохирсон хөгжлийн түвшинд хүрч чадахгүй байх. Жишээ нь одоо үл хайхрах байдлаас болж хохирсон хүүхэд 6 сартай хүүхэд ихэд толгоогоо дааж чадахгүй байх. За үл хайхарсан байдлаас болоо хохирсон ийм хүүхэд бол яг 18 сартайдаа буюу ой 6 сартайдаа явж чадахгүй байх. Жин багтах одоо чинь 12 настай хүүхэд хохирсон юм хүүхдийн жинг үзэхэд
7 сартай 8 сартай хүүхдийн хэмжээнд хүрсэн жинтэй байх жишээтэй. Энэ байдлаар яг уу за энэ хүүхэд яг ингээд үл хайхрах байдлаас болоод энэ хүүхдийн бие махбод нь яг уу хөгжлөө соцрох синдром өвчин тусчаа гэдэг ийм яг уу онш тавьж болно. За мөн тухайн хүүхэд ядарсан орчин тойрноос сонирхолгүй болох тийм ээ. За танихгүй хүн өхөөрдөх. Ер нь бол хүн өхөөрдөд ерөөсө тоохгүй байх, хариу үйлдэл үзүүлэхгүй байх ийм шинж тэмдгүүд бас илэрдэг. За хүүхдийг хүчирхийлэл үл хайхрах байдалд өртсөн тухайн хүүхэд хэрхэн илчлэх вэ гэхээр за тухайн хүүхэд хоёр янзаар илчилдэг байна. За нэгдүгээрт нь шууд илчлэх. За хоёрдугаарт нь шууд босоор илчлэх гэж үндсэн хоёр арга замаар яг уу хүчирхийлэлд өртснөө илчилдэг байна. За зарим тохиол хүүхэд шууд илчлэх үед болохоор яг уу хүүхдүүд хүчирхийлэл бол үйл хайхраар өртсөн гэдгээ бусдад шууд хэлдэг. За намайг ингэж зодлооч гэдэг юм. Намайг ингэж хүчирхийллээ. За намайг сэтгэл санаа нь ийм байдалд орууллаа гэдэг ингэ шууд илчилдэг байна. За ингээд ерөнхийдөө энийг бол судалгаанаас үзсэн бол тэр хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн за 45-аас 60% нь ингэж өөрийгөө шууд илчилдэг. Нийт одоо чинь 100 хүүхэд байлаа гэхэд ийм яг судалгаа гарсан байна. За ингэсэн тохиолдолд тийм тухайн хүүхдийн талаар яг хамгаалах арга хэмжээг зайлшгүй шөнийн дараа авах хэрэгтэй байдаг. Одоо чи нийгмийн ажилтнанд хэрэг хүүхэд ингээд намайг ингээд би ингээд хүчирхийлэл хохирохч боллоо, үйл хайхрах байдалд өртлөө гэдгээ хэлчих юм бол шууд цагдаагийн газарт яг мэдэгдэж за ингээд тухайн хүүхдийг хамгаалтанд авч дараа их арга хэмжээг авдаг. Ийм байдаг байна. За хүүхдээ шууд бус байдлаар илчлэх тохиолдолд за хүүхэд болох хүчирхийлэл бол үйл хайхрах байдалд өртсөн тухайгаа шууд хэлж чадахгүй ичиж зовох тийм ээ. Энийг хэлж чадахгүй байснаас болоод цааш бие махбодын дор хүндрэлд орох өвч хэрэг өвчнөд ус бол сэтгэл санааны доройдолд орох ийм шин тэмдэг илэрхий яг энийг харин нийгмийн ажилтан болон бусад мэргэжлийн хүмүүс сайн миний төрөний хэлсэн тэр шинж тэмдгээр нь яг тухайн хүүхдийг яг хүчирхийлэлд өртсөн байна гэдгийг нь яг илчлэх ёстой байдаг. Дам байдлаар буюу шууд босоор илчлэх ёстой байдаг. За энэ тохиолдолд тухайн хүүхдийн хүчирхийлэлд өртсөн шинжийг шинжлэх за шинжлэхдээ бас сэтгэл хөдлөл зурсан зураг бичсэн зүйл тийм ээ. За гадаад байдал эсвэл тухайн хүүхдийн тэр айдас сэтгэл түгшээж байгаа асуудлын талаар яг зөөлөн байдлаар хэлэлцэж ингэж ярилцах үедээ асуулт асууж байгаагаар тухайн хүүхдийг шинжилж яг илчилдэг байхад хүчирхийлэлд өртсөн байдлыг нь за мөн энэ тохиолдолд тэгж ярилцлах их тийм ээ харилцах байдлаар тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөн байна гэдгийг илчлэхэд тухайн хүүхдэд бас нийгмийн ажилтнанд яг зайлшгүй зохих мэдүүл зохих хэвээр заавал биелүүлэх хэвээр анхааруул зохих хэвээр асуудлууд байдаг. Нэгдүгээрт нь болохоор энэ тухайн хүүхдийн гэдэг ярилцлагатаа шууд хүүхдийг тэр асуулт асуухтаа хөтлөх маягаар асуулт асууж болохгүй. Хөтлөх асуулт. Өөрөөр хэлбэл за миний дүү хэн зодсон юм? Миний дүү аав нь зодсон биз? Миний дүү аав нь бүсээрээ зодсон биз гэж ингэж асуултаар байдлаа хөтлөх маягаар асууж болдоггүй. Тухайн хүүхэд яг үхээр өөрийгөө илчилж чадахгүй байгаа учраас тухайн хүүхдийг ичиж зовох тийм ээ. За цаашаа ингэж хэлчих юм бол манай аав ч гэдэг юм ээж гэдэг юм хүчирхийлэгч нь дахиад инх болоо гэж айж зовсон байдлаас нь яг салгах зорилготой тухайн хүүхдийг хамгаалах зорилготой учраас хөтлөх байдлаар асуулт асууж болдгоо. За мөн асуулт асуучаад хариултыг нь тухайн хүүхдэд тулгаж болдгоо. Чамаг хэн зодсон? Аав чинь зодсон уу? Чамаг хэн зодсон? Ээж чинь зодсон. Энэ хоёрын нэг л зодсон тийм үү ч гэдэг юм уу? Ингэж бас болдоггүй байна. Тэгэхээр яг хүүхдтэй ярилцахдаа тухайн асуултаа төлөвлөх ярилцлагаан төлөвлөх гэхдээ шууд биш эхлээд энгийн байдлаар ярьж байгаа дараа нь ярилцлагынхаа өрнөлийн ч юм уу тийм ээ дунд үедээ яг тухайн шууд бусаар тухайн хүүхдийг хүчирхэлд өртсөн эсхийг нэлчилдэг байна.
За ийм хоёр байдлаар яг уу тэр хүчирхийлэлд өртсөн байдлыг нь илчилдэг. За ингээд хүүхдийг хүчирхийлэл болон тэр үл хайхрах явдал илчлэх үед зайлшгүй анхааруул зохих зүйлүүд. Түрүүн миний зохис дурдсныгаа багш надад дэлгэрүүлж ярих гэж байна. За нэгдүгээр нь сандралгүй тайван байж сонсох хэрэгтэй тухайн хүүхдийг. Хүчирхийлэл болон үл хайхрах явдалд орсон хүүхэд нь одоо хүүхэдтэй харилцахдаа тухайн харилцаж байгаа тэр нийгмийн ажилтан ч гэдэг юм уу тийм ээ эрх бүхий тэр субъектийг сандрахгүй тайван байхыг нь харах юм бол өөрөө бас тайвширдаг тэр хүчирхийлэл дүр цогцорсон хүүхэд. Ингэснээрээ за энэ хүн ингээд тайван байна, энэ хүн сандрах байна, инхээр энэ хүн надад туслах боломжтой, чадвартай юм байна гэдгийг мэдрүүлэх ёстой байдаг тэр хүүхдэд. За сэтгэл зүйн зохилд хүчирхийлэл айдас тийм ээ энэ болохоор тухайн хүүхдэд ярилцахад саад болдог хамгийн том хаалт болж өгдөг. Яана чи ямар амар задалсан бэ? Яана яасан мухай хинхтий ингэж бас болдгоо л гэсэн. За тэгэхээр тухайн хүүхэд ичих, зовход бас хүрж болно. За мөн тухайн хүүхдийн тэ ярилцахдаа өөрөө илүү давмгаа яриад байхгүй гол төлөв тухайн хүүхдээрээ яриулах тухайн хүүхдийнхаа тэр сэтгэл зовлон айцыг нь ярьж байгаа тэр зүйлийг чимээгүй сонсох энэ чинь яг уу тухайн хүүхдийг өөртөө харилцах хамгийн анхны одоо үндсэндээ юугаар хэлэх юм бол анхныхаа шатаа яг уу та нар зөв тавьж яана л гэсэн. За ингэснээрээ тухайн асуудлыг шийдэх боломжтой тэр тухайн асуудлыг шийдэх чадвартай болжээ гэдгийг яг анхны үндсээр болж өгдөг гэсэн. За хоёрдугаарт нь алгуурхан тийм ээ аажмаар тухайн ярих гэж байгаа хэлэх гэж байгаа асуудлынхаа гол руу нь ойртож явах хэрэгтэй. Яарах шаардлага байхгүй тэрэндээ. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлынхаа талаар ярих үе тийм ээ тухайн ярилцагч буюу тэр нийгмийн ажилтан өөр эрх бүхий тэр субъектүүдийнх нь тэр мэдрэмжийг гадна талдаа төдийлөн бас гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл яг хуу илэрхийлэх байдлаа ил тухайн хүүхдэд харуулж болохгүй л гэсэн. За тийм учраас ерөнхийдөө гол асуудлаа ороход нэг яарах шаардлага байхгүй, яарах хэрэггүй. За ямар нэгэн зүйл яг гол асуудлынхаа гол руу ойртох үедээ тийм ээ юу гэдгийг арай илүү зүйл хэлж өгч чадахгүй ч гэдэг юм уу чамд юу тохиолдсон тухайга багштай гэх чинь нэг мэжлэндээ дэлгэрэнгүй ярихгүй юу гэдэг юм уу айгүй тийм энгийн байдлаас тухайн ярьцлагынхаа гол руу орох хэрэгтэй, өрөнд рүү орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн тэр ярилцж байгаа ярилцагч манд яагаад чамайг ингэв, яагаад чи ингэв, яагаад надтай уулздаг гол ярилцлагынхаа хамгийн анхаарал зохих зүйл байна. Яагаад гэдэг асуултыг ерөнхийдөө тэр асуудлынхаа юуныхаанаас хасах ёстой гэж үздэг. За 3 дугаарт нь ямар нэгэн зүйлийг тийм ээ тухайн хохирогч маань ямар нэгэн зүйлийг буруу хийгээгүй гэдэгт нь итгүүлж тайвшруулах ёстой байдаг. Анхаарал зохих зүйл. За хүчирхийлэлд өртөж үл хайрах байдалд өртсөн тэр хохирогчтой ярилцаж байх үед хүүхдэд болвол яг үзүүлэх гол дэмжлэг маань тайвшруулах явдал байдаг. За ингэснээр тухайн хүүхэд өөртөө итгэх хэрэгцээ шаардлагыг нь төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь төрүүлэх ийм яг гол хөшөрг болж өгдөг байна. Ингэж тайвшруулах нь. За ингэж хүүхдэд бол тэр тайвшруулах дэмжих үед нь зайлшгүй мэдэх зүйлүүдийг нь зайлшгүй анхаарал зохих зүйлүүдийг нь яг бас хэлж илэрхийлж явах хэрэгтэй байдаг. За нэгдүгüүрт нь одоо хохирч хүүхдэд ярихдаа надтай хэрвээ ингэж ярилцаад бол хин нэгэнд хэлснээс илүү хэцүү байдалд орохгүй гэдгийг нь бас яг ойлгуулж явах хэрэгтэй. За мөн надтай хамт байвал тийм ээ одоо чамд одоо ямар нэгэн аюул учрахгүй ээ. Өөрөөр хэлбэл надтай хамт байхад чамд аюулгүй байна гэдгийг бас зайлшгүй сануулж явах хэрэгтэй байдаг. За мөн тухайн хүүхдийг тайвшруулах явцад бол яг үгээр
Натаа ярьсан чинь ингэж өөрөө ярьж сэтгэл санаагаа илэрхийлж байгаа чинь би баярлалаа гэдгээ бас хэлж явах хэрэгтэй байдаг. За ингээд ийм хэцүү байдалд оруулахгүй тулд тийм ээ орохгүй тулд одоо цаашдаа яах вэ гэдгээ яг хамтарч ярилцъя гэдэг юм уу? Ямар арга зам байдгийг гэдгийг ярилцъя гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар одоо миний сайн хэлсэн тэр зүйлүүдийг хэлж тайвшруулах хэрэгтэй байдаг хүүхдийг. За дөрөвдүгээрт нь тухайн хүүхдүүдийг буюу хохирогч нарыг дэмжиж туслах бэлэн гэдгээ бас илэрхийлж авах хэрэгтэй байдаг. За дараачих нь зөвхөн чухал баримт ярьцлага хийж байх үедээ чухал гэсэн л баримтуудыг цуглуулах хэрэгтэй байдаг. За хүүхэд хүчирхийлэлд өртөх, үл хайхрын явдалд өртсөн үе тухайга анх удаага илчилж байгаа бол яг энэ талаар цаашлуулаад тодруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл энэ анх удаа ингэж хүчирхийлэлд өрчөө, дахин давтагдсан байдалд өртөж үү, эсвэл нэг хүн хүчирхийлэл үлдчихүү, олон хүн үлдчихүү гэдгийг яг зайлшгүй тодруулах шаардлагатай байдаг. За хүүхэд хамгаалалт, хүүхэдтэй ажиллах, нийгмийн ажилтан болоод хүүхэдтэй энэ талаар дэлгэрэнгүй ярьцлага хийн. Хэрв энэ шинж байдал нь гэмт хэргийн шинжтэй бол яг цагдаагийн ажилтантай хамтарч ярьцлага явуулах хэрэгтэй байдаг нийгмийн ажилтан. За олон хүмүүс нийгмийн ажилтан цагдаагийн ажилтан үүнээс гадна олон хүн бол тэр болгон ба олон хүнтэй бас ярих шаардлага байхгүй. Ерөнхийдөө олон хүнтэй тухайн хүүхэд дахин яриад тийм ээ ярьцлага авахд бол яг тухайн хүүхэд ничин залхах нь юу гэдгийг ийм байдлаас болоод яг энэ хүчирхийллийг илчлэх явдал удаашрах юм магадлалтай байдаг байна. За мөн энэ хүчирхийлэл үл хайхаар өртсөн гэдэг нь нотлогдвол яг энэ баримт цуглуул дуус чадвал цаашдаа тухайн хүүхдийг яг нэмэлт зүйл асуухаа зогсоох шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл за хангалттай гэж үзлээ гэдгийг үзвэл. За дараачих нь хүүхдэд энэ ярьцлагынхаа дараа ярьцлага хийсэнийхаа дараа хүүхдийн юу хийх талаар нь бас зөвлөж өгөх ёстой хүүхдэд. За хүчирхийллээ илчилжсэн хүүхэд болохоор яг хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол дараа намайг яах бол гэсэн тийм сэтгэл төгссөн эмзэг байдалтай болдог. Нэг талаар. За ингээд бол тухайн хүүхдэд яг итгэл төрүүлэх, тайвшруулах. За зөвхөн тэр энэ ярьцлагын дараа ийм зүйл бол өөрт чинь хэрэгтэй тийм ээ. Өөрийн чинь төлөөл гэсэн зүйлүүд болно гэдгийг заашгүй ойлгуулах ийм шаардлагатай байдаг. За тэгээ энэ тухайгаа явах вэхээр заашгүй процесс бол үйл ажиллагаанд тэмдэглэж авах ёстой байдаг. За энэ тэмдэглэж авах арга хэлбэр нь бол янз бүр байдаг. Түрүүний дээр өмнөх хичээлүүд дурж байсан цаасан болон яг бичлэг хийх, дуу хураагуур ашиглах тийм ээ. Мөн цаасаар бичих юм ямар нэгэн байдлаар заашгүй энийг тэмдэглэж авч үлдсэн байх шаардлагатай байдаг. За ингээд хүүхдийг хүчирхийлэл болон үл хайхрах явдлыг илчлэх үед заашгүй анхааруул ажиллал зохих зүйлүүд нь бол эдгээр зүйлүүд байдаг байна. За энийг ч гэсэн та нар заашгүй мэдэж авбал шаардлагатай байдаг байна. За хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон үл хайхрах байдлын талаар яг мэдээлэх. Одоо нэг дараагийнхаа гэж юу гэж байна. За гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд болохоор яг хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл өгөх. Хүчирхийллийг тасан зогсоох ямар арга хэмжээ авах вэ гэдгийг заашгүй заагаад өгсөн байдаг. Хүчирхийллийн эсрэг хуулийн 4-р бүлэгт. За тэгвэл хүчирхийллийн эсрэг 4-р бүлэгт нэгдүгээр нь цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багш за эмнэлэг мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл үйлдэгдэж болшгүй байгааг нь илэрхийн бас тохиолдолд цагдаагийн байгууллагт ханддаг. Хамгийн түрүүнд. За энэ одоо багшч мэдэж болно гэр бүлийн хүчирхийлэл төснөг эсвэл сургууль цэцэрлэгийн үед хүчирхийлэл үүссэн байхыг ч гэр бүлийн ч юм уу мэдсэн байж болно.
За энэ тохиолдолд яг үгээр хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагт хандах хэрэгтэй байдаг. За ингээд тухайн хандахтай иргэн чим аж ахуйн нэгж байгууллага эдгээр нь болохоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй байгаа тухай цагдаагийн байгууллагт мэдээлэхдээ амар болон бичгээр яг мэдэгдэх хэрэгтэй байдаг. За сүүлийн үе техник технологийн хөгжил өндөр хүчтэй бол яг шуудан холбоо үе мэдээллийн хэрэгсэл интернет ашиглан бас мэдээлж болдог. За гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд энийг болохоор цагдаагийн байгууллагын мэдээллийг хүлээж аваад за тэгээд дараагийн арга хэмжээг авдаг. Өөрөөр хэлбэл хэрүүгийн хэрэг үүсгдэг. За энэ хүчирхийлэл өөрсдөө хохирогчийн мэдээлэл аваад хүчирхийллийн хэлбэрийг аваад хүчирхийлэл үйлдэгчийг илрүүлээд за ингээд дараагийнхаа шатны арга хэмжээг авдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулиар буюу эрүүгийн эрх зүй заасан процессын ажиллагааны заасан ёсоор яг энэ хүчирхийллийн талсан зогсоох, урьдчилан сэргийлэх за хүчирхийлэл үйлдэгчид яг хариуцлага нөөцлөх арга хэмжээг авдаг байна. За энэ хэдийгээр нэг мэрэгжлийн хүмүүсд энгийн юм шиг боловч яг хүүхдийн хүчирхийлэл ба үл хайхрах тэр явдлын эсрэг зайлшгүй явуулах арга хэмжээ маш чухал үйл ажиллагаа болж явдаг. Хэрэв хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна гэж үзвэл тухайн үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг нь бол тогтоож өгөх ёстой байдаг. За мөн тухайн хүүхдийг хамгаалагдах хэрэгцээ шаардлага та бол нийгмийн ажилд энэ тухайд зайлшгүй мэдээлж зайлшгүй энэ арга хэмжээг авах ёстой байдаг. За хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэхэд зайлшгүй анхаарах зохих хүчин зүйлсүүд бас байдаг. За нэгдүгээрт нь хэн нэгэн хүн мэдээлнэ гэдэгт итгэлтэй байж тийм ээ. За ингээд за энэ хүн мэдэгдчих юм чинь би яах вэ гэсэн тийм ойлголт байх ёсгүй. Тэр хүн өөр хүн мэдээсэн ч гэсэн таа ч гэсэн бас давхар мэдээлж явах хэрэгтэй байдаг. За мөн нийгмийн ажилтг хүн хүүхэдтэй ажиллаж байгаа гэдгийг мэдэж байсан ч хүчирхийлэл за нийгмийн ажилтны хідэн гэхгүйгээр бас өөр ажил мэргэжлийн хүн анхааруул тийм ээ өөр амьдралтай хүн анхааруул зайлшгүй бас давхар мэдэж явах хэрэгтэй байдаг гэсэн үг. За мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүрэг нь нууцыг хадгалах үүргээс дээгүүр тавигддаг. Энэ журам байдаг. Төрийн нууцын тухай хуулийн тийм зүйл байдаг гэд энийг хэлж болохгүй гэсэн нууц байдаг боловч хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх нь бол нууцад зөрчсөн тооцогдохгүй. Одоо чинь тухайн гэр бүлийн тухайн цэцэрлэг сургууль тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа субъектүүдийн яг талаар тухайн хүүхдийг хамгаалж байгаа мэдээлэл учраас яг энийг нууцад хамаарсан гэж үздэг. Манай байгууллагын дотоод нууцад халдлаа, манай гэрийн дотоод нууцад халдлаа гэж ингэж хэлэх хэрэг байхгүй гэсэн үг. Дугуйд. За мөн хүүхдийн сайн сайхан байдал, аюулгүй байдлыг хамгаалахад цаг хугацаа их чухал байдаг. Ерөөс ийм учраас мэдээлэх ажлаа хойшинд тавьж ерөөсө болдгоо. Нин даруй мэдэгдэж явах хэрэгтэй. За нэг өнгөрсөн хавар болон өнгөрсөн жилүүдэд маш их сенсац болоод байсан нэг эцэг нь хүүхдээ хүчирхийлээд юу яалаа гэд нэг мэдээлэл телевизээр байгаа маш их гарч ирсэн шүү дээ. Заад зурдлаа гэд тийм ээ. Энийг яг за энэ яг дараа нь мэдээлье гэж ингэж хоош тавиагүйгээс хүчинд тийм ээ. Тухайн хөрш айлын эмэгтэй нэн даруй цагдаагийн байгууллага хандсан тул тухайн хүүхэд амьд яг хэрхэн зөрчигдөхөөс хамгаалагдчих чадсан. Цаа өөрөөр хэлбэл хамгаалтанд орж чадсан. Ийм байдаг байна. Тэгэхээр цаг хугацааг яг хойшлуулж болдоггүй гэсэн үг. Ямар нэгэн ноцтой зөрчил гарах магадлалтай байдаг байна. За хүүхдийг бас хүчирхийлэгч гэж сэжиглж байгаа хүн лөө ярих түүнтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоож болдоггүй. Энэ нь болохоор яг энэ бол цагдаагийн байгууллага тэр хүүхэд хамгаалах мэрэгжлийн хүмүүсийн үүрэг болж өгдөг. Өөрөөр хэлбэл та яагаад хүүхдээ ингэсэн та ингэж цагдаагийн байгууллагт хандаж хүүхдийг
хамгаалтанд авахаас өмнө тэгж хэлвэл эргээгээд ногоон хүүхдэд яг тэр хүчирхийлэл дахиж улам хүчтэй ноцтой байдлаар эргэж хүрэх магадлалтай учраас сэжиглэгдэж байгаа хүнтэй тэр даруй ярьж болдоггүй байх нь. За нийгмийн үйлчилгээний ихэнх байгууллага нь өөрөөр хэлбэл нөгөө хүүхэд хамгааллын сургууль хүмүүжүүлэх боловсролын тийм ээ ихэнх байгууллага нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх дотоод дүрм журам гэж бас байдаг. За түүнийхээ дагуу яг удирдах албан тушаалтны аль нэг ажилтны эсвэл хүүхэд хамгааллын нийгмийн ажилтны яг шаардлага тавьдаг. Тэр өөрийнх нь дагуу ажиллах ёстой гэсэн тэр шаардлагыг тавьдаг байна. За та түр хүлээж байгаа багш нэг. Бань мөнгөн заяа минь орж гараад явчихжээ. Бань сонсож байна багшигаа. Бань уу? Мөнгөн заяа ороод ирэх байлгүй дээ. За ингээд түрүүний өнөөдрийн лекцийн хувьд бол ерөнхийдөө ингээд дуусч байна. Гэхдээ бас цааш багш нэг ганц нэг зүйл мэдээлээ хэлээ та нарт. За их Монгол улс дахь Их Британий хүүхдийн ивэх сан гэж байдаг тийм ээ та нарт хэлжсэн. За энэ болохоор 2005 онд Монгол улсад хүүхдийг ивэх хүүхдийг хамгаалах талаар дотооддоо журам боловсруулсан байна. Би түрүү сая бид дурдсан тийм ээ журам боловсруулж түүнийхээ дагуу ажиллаж явах хэрэгтэй гэдэг. За тэгэхээр хүүхэд хамгаалах бодлогод болохоор бодлогын нэг тэргуунд хүүхдийг дарамт хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамгаалахын тулд яг үүрэг хамгаалахын тулд хүүхдийн ивэх сангийн ажилтнууд нь яг мэдээллийг боловсруулж нийтэд сурталчлах ёстой гэсэн ийм журмын хамгийн ихний зүйл байдаг байна. Хүүхдийг хамгаалах ивэх санд. За ингэсэн тохиолдолд яг тухайн хүмүүс дараагийн өөрөөр хэлбэл хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх магадaltaй гэж ингэж үздэг юм байна. Хүүхдийг ивэх сан. За мөн сэжиглэгдэж байгаа тэр хүчирхийлэл тийм ээ дарамтын талаарх мэдээллийг олон нийтэд хамгийн түрүүнд дэлгэрүүлэхгүй нуун далдлахгүй байх ёстой гэж ингэж үздэг. Нуун далдлах ёстой гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс ингэснээр яг тухайн хүүхдийг эргээгээд яг тэр хүчирхийлэл дарангууллыг яг илүү хүнд хэлбэрээр тухайн хүүхдэд эргээд хүчирхийлэлд өртөх магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхдийг хүчирхийлэгч эргээгээд тухайн хүүхдэд дарамт шахалтыг илүү хүнд хэлбэрээр үзүүлэх бол яг гэдэг урьдчилан сэргийлэх үүднээс яг тухайн хүүхдтэй холбоотой нууцлыг нийтэд мэдээлдэг байна. Энэ болохоор ивэх сангийн юм журам. За мөн тухайн хүүхэдтэй ажилдаг хүмүүр тэдний аюулгүй байдал сайн сайхны тусын тулд яг ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ тунс хоргох мэдрэмжтэй байж өчүүхэнч төдий тэр хүчирхийлсэн хэлбэрийг яг баг өчүүхэнч гэлтгүүгээр яг хамгаалж ажиллаж байх үүрэгтэй гэж ингэж үздэг байна. Хүүхдийн ивэх сангийн. За ингэснээрээ тухайн нөхцөл байдлыг зөв дүгнэж тийм ээ тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртөх өртсөн тохиолдолд хамгаалах
асуудлын дараагийнх нь зохих шатны арга хэмжээг авах ийм хүнд зохих шатны арга хэмжээ авахд яг тус төхөн болно гэж ингэж үздэг байна. За ерөнхийдөө хүүхдийг явах сангийн тэр Монголд ёо ингэж очих гэж. За Монголд хүүхдийг явах сангийн тэр дотоод журам зааснаар болохоор бас альва с жижигтэй асуудал тохиолдлын талаар цаг тухайд нь тэмдэглэл хөтлөж тэгээд даалт газар хадгалах ёстой гэж ингэж бас журамдаа заасан байдаг юм байна. Хүүхдийг явах сангийн журам. За ингэснээрээ тухайн хүүхдийн мэдээлэл гадагш алдагдах тийм ээ. Мэдээлэл гадагш алдагдах цаашаа тухайн хүүхдийн эрх ашиг хүндэгдэхөөс өрсөн сэргийлэхүүднээс ийм журам тогтоосон байдаг юм байна. За мөн тухайн хүүхдийн эвэх сангийн болохоор өөрийнхөө үйл ажиллагааны журмыг үндсэндээ 3 хэсэгт авч үздэг юм байна. За энэ дээр би тэмдэглээг танаас тайлбарлаад өгч гэж бодсон. За нэгдүгээр нь асуудлыг илрүүлэх. За хоёрдугаарт нь далд дарамт байна уугүй юу? Тэрнийг илрүүлж ямар арга хэмжээ авах вэ гэдгийг яг бас заашгүй ажилдаа үүрэг болгох юм байна. Мөрлөг болгох юм байна. За мөн тухайн хүүхдийн буюу хүчирхэл төрсөн хохирогчийн нууцлалыг хадгалах ийм журам байдаг юм байна. Сайн байна уу сандагдаж байна? За. Зүгээр чиний шалтгааныг учир шалтгааныг хэлсэн болохоор яах вэ? Би хүлээж авсан. За ингээд энэ Их Британий хүүхдийг эвэхсэн маань үндсэн 3 яах вэ? Журамтай үйл ажиллагааных нь хүрээнд үндсэн 3 хэлбэртэй л байдаг байна. Нэгдүгээр түрүүний хэлснээр дарамтыг илрүүлэх үед арга хэмжээ. За тухайн дарамтыг буюу хүчирхийллийн байдлыг илрүүлэх. За ингээд нууцлалыг хадгалах гэсэн үндсэн 3 хэлбэрт арга замаар үйл ажиллагааг явуулдаг байна. За ингээд хэдүүлээ нэг 10 минут завсарлаад тэрний дараа энийг үргэлжлүүлж багш нь ороод за тэгээ семинарын ажилд оръё. Би нэг даалгавар өгснөөс сансан шүү хүүхдүүдээ. Хүүхэд хамгааллын хамгийн ихний өдөр өгсөн даалгавар тэрнийг өнөөдөр би шалгана гэж бодож байгаа шүү дээ. Мартцсан уу? Нэг их даалгавар би бүр юун дээр үзүүлж байгаа. За эндээс уншаарай, судлаарай гэж байсан да. За би яг хэлээд өгөө. Аагаас нь яг хүртэлнэ. Хүүхэд хамгаалах бэхжүүлэх стратеги төлөвлөгөө гэд санаж байна. Санахгүй. Солонгостойгоо кимчитэйгээ ойлоод идсэн, Монголдойгоо бууцтайгаа ойлоод идчихжээ. Тэгвэл гэр бүл хүүхэд хоёрч 9 сарын 2-ны өдөр өгсөн байна. За энийг багш нь үндсэндээ өнөөдөр шалгая гэж бодож байна. Та хэдийг бас ер нь хэр биелүүлсэн байна, хэр хийдгийм байна, өөрсдийнх чинь санаа сэтгэл үзэл бодол ямар байдгийм байна гэд одоо би яриад байхгүй. Би нэг 100% ярьдаг гэсэн бол би одоо нэг 50% ярьж, та нар 50% ярьж нэг талдаа 50-50%-аар нэг хэдүүлээ харилцаа ярилцъя да гэж бодож байна. За тэгэхээр нэг та ихэд бүхэн цаг өгөхөнд тулд 10 минут завсарлах хооронд та нар нэг хийсэн нь яг бэлтж хийгээгүй нь газ гүйлгээд уншчих. Би нэг бүр ямар сайтнаас яаж үзэх вэ гэдгийг бүр шеэрлж байгаад харуулсан байна да. Та нарт. За тэгэхээр 10 минут завсарлах хооронд та нар энэ даалгаврыг газ гүйлгээр гэхдээ 10 минутанд уншиж амжих болоо да. Нэлээ хэдэн юм байна лээ дээ. Нөгөө ойлголт өгнөл оюун бадамж хэлээ тэрүүгээрээ тэгэл сэтгэндээ. За энийг та хэдийг ер нь хэр хийх нь гэдгийг чинь багш нэг харъя.
За тэгээд 10 минутын дараа уулзлаа. За юу хэдүүлээ. Өө химэ наран туяа юу? За яста наран туяа. Адгүй дулам ч гэсэн яг аль аль нь адилхан. За сандагдаж байгаа хөдөө явсан завгаас уучлаар инээ тэрэг мэдгүй тэр үед би эрт бүртгээггүй яг ингээд дэвтэр харахад. А гэтэл дулам байсан байх, солонго байсан байх, наран туяа байсан байх. За тэрэн дээр хүүхэд хамгааллыг бичвэл стратеги төлөвлөгөө гэдэг Монгол Улсын засгийн газраас урт хугацааны төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө гэсэн хоёр төлөвлөгөө байгаа гэдээ яг хэлжсэн. За тэр урт хугацааны төлөвлөгөө нь 2015 хоног хүртэл 2015 хоног дуустал төлөвлөгөө байгаа. За яг энийг уншаарай гэж шеэрлэл би бүр харуулж ясан та. За ийм учраас энийг л та хэдийнээс энэ 10 минутын завсралын хооронд унших нь те. За тэгээд орж ирээд хэдүүлээ ярилцъя за. За завсарлаа. Дүн 50 шүү, дүн 50 шүү, оноо өгнө шүү гэж ахгүй.
За. Хичээлээ орё доо. За яав. Уншиж анжуу. Толма нантуя сантик дорчо. Мөнгө заяа. За сонсож чинь юу гэж? Тий. Тий. Би яг наад за. За сонсоо багш нь. Одоо ч гарч байгаа тий. За. 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 А энэ за. Тогтол. Хөтөлбөр төлгөө за. За энэ хүүхэд за зөв байна. Энэ бол хүүхэд хамгаалахын стратеги төлөвлөгөөний боловсруулах болсон шаардлага буюу шалтгаан нөхцөл нь ерөөсөө хүүхдийг хүчирхийлээс урьдчилан сэргийлэх ийм байгаа шүү дээ бас. За бусд нь юу гэж ойлгоо? За энэ төлөвлөгөөг ямар ч байсан хэн бол сандагдуулж бол уншсан юм байна. За тэгтээ бас гүйцэд сайн уншуулж юм бол эхний байдлаар гэж байна тийм ээ. За сайн уншуулд энд чинь бас хэрэгтэй. Эсвэл өөрсөнд санал энэ ягаад ингэхээр миний хэлээд байгаа та нар энд зөвлөмжүүлээ санал боловсруулж дэвшүүлж болдгийг. Ягаад гэвэл та нарын ажиллах суралцж байгаа мэрэгжлийн чиглэл, нийгмийн ажилтан за цааш нь ажлын байранд гарах чиглэл юм учраас хүүхэд хамгаалалтаа хамгийн түрүүнд ажиллах бас мэрэгчлэний хувьд мэрэгчлэнгүүдээс зөвлөгөө авч ингээд санаачилж энийг хэрэгжүүлэх арга зам боловсруулах юм тогтолцоотой. Угаас ийм тогтолцоотой болж байгаа болчихсон ч байгаа айгүй. Тийм учраас та нарыг энийг унш гэдэг нь энийг уншиж заснаас яг л ирээдүйд та нарын ажиллах тэр удирдамж болох
ийм өндөр магадлалтай бичиг юу факт учраас факт гэж яаж шүү дээ. Энийг та нар зайлшгүй уншиж судлаа гэж ингэж би нэг үгсэн баг. Би үгсэн баггүй энэ даалгаврыг. За эхний байдлаар эхний сандгийг хэлдэг бол зөв. Яг яагаад ингэв? Энэ төлөвлөгөө боловсруулах болсон шаардлага хэрэгцээ. За ямар баримт бичиг буюу их сурвалжин дээр үндэслэж энийг бий болгох гэдгийг бол яг зөв хэлжээ. За тэгэхээр бусд нь юу гэж бодож байна? Одоо би тэгээ ганцхан сандаг дөрж ярьлаа гэж үзэж байна шүү дээ. Өнөөдөр чинь 9 сарын 23. Нөгөө би нэг юу нэмэг оноогоо лавлаад яг оноо бүтэн хэдэн оноо гэж хэлж чадсангүй. За бус нь тэгээ одоо хасах оноо авдгийм үү? Яад эсвэл уншаа багшаа би уншчаад ярья гэхүү өөрсдөө шийдтэй хинэ хүүхдүүдээ. Энэ төлөвлөгөөн дээр байна уу? Орхигдсон байхгүй юу? Урд нь бол байсан. Сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ одоо энэ зорилтын 2-3-т энэ тийм ээ. Байсан. Гэхдээ байсан. Нөгөө одоо 90-ад оноос өмнөх үе гэж байгаа шүү дээ, тийм ээ. Чиний миний ойлгосноор та нарыг байсан. Гэхдээ энэ үед хүүхэд хамгаалал гэдэг бол маш өндөр зөвөрөгт авч үзэж хэрэгжүүлдэг байсан. Энэ стратеги төлөвлөгөө боловсруулах бас үнд шалтгаан ингээ сайн нэг шалтгаанууд дотоос шүү дээ. Нөгөө хаяг орон гэргүй болох, тэнүүчлэх тийм ээ. Хүчирхийлэл дүүртэх, үл хаахар авдал дүүртэх. Энээс болоод энэ төлөвлөгөө зайлшгүй боловсрож энийг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай гэж үзсэн учраас яг нөхөн сэрэх үйлчилгээг бас байх ёстой. Мөн хүүхд тусламжийн үйлчилгээ байх ёстой ч гэдэг юм уу. Амрал чөлөө цагийг тэмцэн үйлчилгээ байх ёстой гэдгийг ингээд боловсруулчихад байгаа. Өмнө нь бол байсан. Гэхдээ ийм байдалд нөхцөл байдал ороод энэ хүүхэд орхигдсон хувьд бол тухайн үед нэг тийм ноцтой хэмжээнд хүргээгүйсэн байхгүй байсан гэсэн үг. Энэ дулам ярьж байна уу? Одоо та нар дуу аваагаар нь таньж шít. Амар болох нэ би. Мэдрэмж бол нэг 6 дахь мэдэрх гэж хөгжиндээ миний. За сандагдаж бол ойлгомжтой. Хин нарандаа юу гэж бодож байна? За хин болол дулан бол нөхөн сэргэх үйлчилгээ байсан үгүй юу гэдэг бас яах вэ? Унш мэдэж юу яасан. Мөнгөн заяа бол бараг л одоо нилээ орж гарлаа. Багш нөгөө эхний өдөр өгсөн даалгаврыг шалгаж байна та. Тэгээ мөнгөн заяа сууж байгаагүй суугаагүй юм чи. За өөр юу санал одоо чинь байна. Ингмээр байна. Энэ буруу бичсэн байна гэдгийг та бүхэн сайн уншаагүй ч. Харин тийм ээ, ЖБ хоёр эхнээс уулна 7 цагаас хойш л мөнгөн заяа надтай банк холбогдчихжээ. За дахиад сайн лавчруулаад нэг уншаад үзэх үү. Би бүх юм нээлттэй, Микэ нээлттэй, дэлгэцээ шөөрөлцөн ингээ байгаад ингээд хүлээжээ та нарыг. Өөрөөр бодож боловсруулж судлах шаардлагатай маань юу одоо чинь хүүхдийн амар чөлөөт цагийг дэмжсэн бодлого гэж юм тийм ээ зорилт 2-2 дээр. Энэ дээр одоо яг юм амар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар объект байна уугүй юу гэдэг энэ одоо юунда стратеги төлөвлөгөөнд боловсон зүйл болоо Монгол улсад ер нь байхгүй гэж би шууд хэлнэ. Чөлөөт цаг өнгөрөөж гол газар нь юу вэ? Нөгөө PC. Бар. Яг үнэ. Хэд энэ дээр бол их гоё тийм ээ.
Сум дүүргийн төвшөнд хүүхдийн цусны соёлын соёл урлаг биеийн тамирын үйлчилгээг бий болгоно, хөгжүүлнэ гэх. Энд чи одоо 15 оныг дуустал төлөв. Гэтэл 15 он нь одоо 3 сар болол гарлаа шүү дээ. Тий? За тэгэл чөлөө цаг яг үнэ. Яг үнэ наадах чи би яг сая хэлт. Бүр тэр бүр сая ямар зурсан бэлээ нөгөө гизний халдвар төвчин гараад үйл ажиллагааг зогсоочлоо шүү дээ. Сая бишээ 6 сард гэсэн үг шүү дээ. Дөнгөж нэгдэл ихний ээлж аваад. Гэ одоо энэ дэмжиж чадж гэнэ үү? Чадахгүй нөө. Одоо жишээ нь хүүхдийн чөлөө цагийг зөв боловс яг үнэ. Яг үнэ зөрчигдөж байгаа. Тэр бүэтэл хүүхдийн өнгөрсөн 7 сарын сүүлээр манай дүү ярьж байгаа байхгүй одоо 5 дугаар анги хүүхдээ эгээ би хүүхдийн амралтын бучин хайгаад олсонгүй гэж байгаа. Яаж байгаа юм чинь зөндөл зарлаад хэлсэн шигшин чи. Намаг очихоор сүүлийн 2 ээлж нь болохоор томчуулын ээлж гэлээ наа. Насан туршаагүй нэгэд ингээд ээ намаг гэдэг. За тэгэхээр судалгаа хийлээ. Тэгсэн чинь томчуулын ээлж явах нөгөө 16-аас дээш насны буюу ахлах ангийн хүүхдүүд нөгөө оюутан хүүхдүүдийг авдаг. За тэгээ юу болоод яагаад даа вэхээр эднес чи мөнгө төлөөд амардаг ш тэгээд. Амрал нь ямар арга хэлбэртэй өгдөх вэхээр нөгөө зугаалга, амралт, бүжиг, нарийн цэнгэн, нөгөө айрах, тамхи тэр бүхэн чинь эд цэцгэлж байна. Би бүр юунд очиж үзлээ. Хүүхдийн сэлб цуснд бүр зориуд очиж үзлээ. Оройн цагаар. Угаасаа хажууд нөгөө юу бэлхийн цаана байдаг штэ. Яг эд нөгөө задгаарлчин ийм байдалтай байд. Энэ одоо тэгээ хүүхд чөлөө цагийг дэмжсэн үйлдэл мөн үгүй юу гэдэг. За тэр чинь сэлб цуслан гэдэг үлээ. Хажууд нь Баянгол амралтын газар гэж байдаг. Тэгэл амралтын газар нь насан туршид амралтын газар сэлб цуслангийнхаа яг нэг гашаанд байдаг. Тэгэл болохгүй бүтгүй юм хүссэн хүмүүсөө шууд тэр цусан руу яваад орчдөг. Өдөрлөгөө тэр багш нар нь бүр дундаа орцсон шүү дээ. Нилээн задгаа байна лээ шүү. Ийм байж болохгүй. Энэ одоо тэгэл хүүхд хамгаалах үйлчилгээ мөн үү шүү. Хүүхдийн нөгөө зөв боловсон үзүүл стратеги төлөвлөгөөний хөгжүүлж байгаа, биелүүлж байгаа зөв мөн үү шүү гэдэг чинь. Одоо чинь үйлчилгээг хүүхд хамгааллын үйлчилгээг урьдчилан сэргийлэх үйлчилгээ сайжруулах ажил мөн үү шүү гэдгийг ингээл дүгнэлт үзэхэд бол тэстэй нэг газар тэнгэр хоёр шиг л юм байгаа байхгүй. За. За би хичээлээ тавьчлаа. Ингэдэг энэ дээр нэг юм юу гарч ирдэг. Хүүхдийн эцэг хууль ёсны халамжлагч гэр бүлтэй орчих хариуцлагатай байлгах гэдэг маань үндсэндээ хүүхэд эцэг их хууль ёсны хамгаалагч халамжлагчийн эрх үүргийг нь яг тодорхой болгох гэсэн л утгатай. А гэтэл нэг тийм юу байдгийг онцгой тохиолдож гэдэг юм. Хүүхэд бие махбодын хүчирхэл төртлөө гэж цагдаа сэргийлэхдээ эрх бүхий байгууллагт ханддаг. Хүүхэд хохирогчоор ордог. Да гэтэл нөгөө хүчирхэл үйлдсэн байна нөгөө хүүхдийн гисэг их гэр бүл байдаг. За тэгэхээр нөгөө хүүхдийг асар хамгаалж байгаа хууль ёсны төлөөлөгч нь нэг талаараа хохирогчийн тал болох нэг талаараа нөгөө хариуцагч болох ийм асуудал маш их нарийн ялгааг нь гаргаж өгөхгүй бол болдоггүй. Яг энэ дээр илүү тодорхойлогд. Одоо чинь одоо тэр нөгөө лавмаг гэж яриад байдаг тийм ээ. Их нь нэг талаар хохирогчийн тал боловч нөгөө талаар хүчирхийлэгч болоод ингэ гарч энэ асуудлыг нэлээд сайн бас хариуцлагыг нь өндөржүүлж өгөх шаардлагатай байдгийг. Яах нь мэддэггүй. Тэгэл тий. Ийм байдлаа байх тохиолдол гардаг шүү. Тэгэхээр энэ зорилт өрөөг бол маш нарийн дэлгэрүүлж явуулна бол гаргах ёстой байсан. Энэ дэр бол маш тодорхойгүй. Ерөнхийдөө бүдэг ерөнхий талтай энийг гаргацсан. Ийм байдаг байна. За энэ дэр бас зөв яриад гараад ирлээ. За өөр
Мэрэгшүүлэх. За. За тийм ээ тавигдчихж байгаа. Байхгүй. Байхгүй. Энийг бол би шууд баталгаатай хэлнэ. За ууланд биднэрт энэ бол өстой маш хэцүү байдал орсон. Хорооны нийгмийн ажилтан гэгдэж байгаа тий. Эдгээр чинь ерөөсөө уул нь бол хорооны ажил болол нөгөө засаг захиргааны хамгийн анхны шатны нэгж буюу иргэдэд шууд тулж ажилладаг байгууллага учраас төрийн би та нарт орж илүү төрийн алба гэдэг нэг тайлбарлажсан гэж байна. Төрийн захиргааны алба байх ёстой. Гэтэл энэ уул нь хуулиндаа үл төрийн захиргааны алба буюу төрийн албан хаагч нар намын хариалгүй байх ёстой гэдэг хуулинд бүр үүрэг болгож заагаад өгсөн. Үүргээ биелүүлж чадахгүй дандаа нөгөө улс төрчид маань эрхээ эдэлдэг. Тэгээ нөгөө дандаа нөгөө намын хүмүүсээ авч ажилуулдаг. Мэргэжилтэй бай, мэргэжилгүй бай хамаагүй авч ажилуулдаг. Ийм тогтцоонд орсон болохоор мэргэжлийн хүн нэгч байхгүй. Нэгч байхгүй гэхэд би баталгаатай хэлнэ. Яг гоо ингэж хэллээгээд одоо хил амд орол орно л үз. Ямар санта би за ингээд хүүхэд хамгааллын талаар ингээд хичээл төлгөө боловсруулж байгаамаа ингээд хичээлийн хөтөлбөрийнхөө хүрээнд та нийгмийн ажилд ингээд 2 3 хорооноос би очиж сүүл болсон л доо. За ингээд нэг тодорхой цагийн та бүхэнд яг мэрэгчлийн хүмүүс яг ингээд хүүхдэд тулж ажиллаж байгаа юм практикт ажиллаж байгаа хүмүүсээр та нар нэг 2 цаг мэдээлэл өгөөч лекц уншаад өгөөч гэсэн чинь юугаа хийлгэхийг мэдэхгүй штэ гэж ингээд дуурч байгаа хүмүүсийг одоо юу гэж хэлэх вэ? Сонир байгаа. Тэгээ сүлдээ за энэ ойлгомжтой тэгээ хэлхэн тодорхой гэж сүлдээ харьцаач байсан. Мэргэжлийн бус хүмүүс. Ийм байд. Наасны технологич шиг. Яг үнэ одоо тэгээ нам дагуул хоолтой гэдэг нэг сони үг гарч ирээд байна шүү дээ. Ийм болохоор зэрэг энэ тогтолцоог л ууланд болж өгвөл яг хуулийнхаа дагуу явбал бас мэргэжлийн хүмүүс илүү тулж ажиллах ажил. Тэгээ тэр нийгмийн ажлууд юу хийж ийнэхээр нөгөө л ахмад насны төрөөс үзүүлдэг үйлчилгээний талаар долгичтой тайлбарлаж чадахгүй. За ийм үйлчлэг жишээ нь ахмад насны нөгөө амар цовлын газар хуулинд бол ахмад настандаа үзүүлэх халамж нийгмийн халамж болохоор нөгөө юу гэдэг штэ. Ахмад насны жилд 3 удаа улсад үн төлбөрөг үйлчлүүлэх хэрэгтэй улсаас. Нэгдүгээрт нь эмнэлэгт үн төлбөрөг эвдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь амралтын газар үн төлбөрөг амрах хэрэгтэй. Гуравдугаарт нь совлилт үн төлбөрөг совлуулах хэрэгтэй. Бүр үүрэг болгоныг хуулийн дагаад гэсэн. Тэрийг мэдэхгүй тайлбарлаж чадахгүй. Ийм нийгмийн ажилтнууд л байна да. Уул нь энийг тогтолцоог л уулын сайжруулад яг төрийн албаа агч бол яг намын хариалгүйгээр яг ажиллах ёстой мэргэжлүүн ажилдаг. Энгүүл энэ хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдэд хамгаалал, ахмад насны ажилд хамгаалал энэ бүхэн чинь бол яг жинхэнэ утгаараа хөгжиж явах ёстой. Тэгэхээр одоо нэг тийм сонин явцгүй чадахгүй. Яг үнэ уулын тийх ёстой. Боловсрол мэргэжлийн үүднээс тийм ээ. Тийм. За манай нам ерөөсө бүртгэл хийхээс өөр юм байхгүй л болчихж байгаа шүү дээ. Иймэрхүү тийм сөрөг муу юу болол байна. Ямар санда манай нам сонгуульд яллаа. Дийлэг хоолойхын суудлал авлаа. За чи минь айгүй сайн ажилласан учраас штабд орж ярилцж байгаа. Чи минь сайн ажилласан учраас юун дээр ямар албан тушаал дээр ажилламаар байна гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн тухайн хүн нь 10 жилийн боловсралтай зах дээр яг контейнер ажилладаг юм хүн байж сараад байгаа. Ийм байж болохгүй. Энийг уул нь хэлж яривал хэрэгцээтэй газар хэлмээр л даач бидний нөгөө юу гэдэг вүлээ? Нэг үг гэдэг чинь юу л юуны нөхрөө орилж хашгирсан тайтал гэдэг лээ. Уул нь энийг яг ядаж мэрэгжлийн хүн өөрийнх нь намаас тавьсан бол илүү арай дээр байх байсан болов уу гэж бодож байна.
олон төгсөж гарсан гэжтэй хөө одоо л төгсөж эхэлж байгаа шүү дээ. Ер нь бол шинэ тулгуур болохоор 7 8 оноос тий авсан. За тэгээд төгсөж ажиллаж байгаа хүмүүс нь байгаа. Гэхдээ цөөхөн байна, тэр бол цөөхөн. Одоо нэг осонтой албан нөгөө эрэлттэй байгаа хэвээр байгаа. Олон болоод яг ингээд энийгээ сайн сурчлаад тухайлбал нийгмийн ажлын талаар нэлээд сайн ойлголттой болоод ингэж ажиллавал бол боломжтой ажиллах юм шиг байгаа юм. Мэдхгүй хүн байгаа. Тийм тэрийг мэдэх юу бол байхгүй шүү. Ёстой. Хийх ажил үүрэгт нь байх ёстой шүү дээ. Үүргийн тодорхойл хуулиар дээр бол харин тийм. За бүр Баянгол бүр нотлох юугаар хэлэх юм бол Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нийгмийн ажилтан тэгж ярьж байгаа. За мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтан тэгж ярьсан. За Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нийгмийн ажилтан тэгж ярьсан. За тэгэхээр боли дараачихад яг ингэж хэлнэ гэдэг ийм ихтэлтэй болчихж байгаа. Чи мэдээж ганцхан надаас биш өөр олон нийгмийн мэрэгжлийн яг ингээ байран дээр зүүнээс бас мэдээлэл авах нь зөв шүү дээ. Та нарт бол та нарт их хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тийм эрхийг одоо мэдэх гэдэг нэг тэмэрхүүл алчаад байна. Хэлэх үг л алчаад байна. Завгүй. Гэвь 2 дугаар хорооны. За завгүй нь юу вэ гэж харахаар зүгээр ерөөсөл уцаар ярих бүртгүүд хөтлөх. Тэрнийгээ завгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Ийм л үүдг юм байна. Бодитол ийм л байна. За. Та нөгөө стратеги төлөвлөгөөс өөр бас ярих, хэлэх өөр ойлгохгүй байгаа зүйл юу вэ? Харин тийм цаасан дээр зүгээр нэг сайхан зураг байхгүй. Одоо цаашид үр дагавар тийм ээ. Ийм билээ. Тэгээд Монгол одоо энэ тамхтай сайхан их гоё юм бичсэн байгаа. За Батуур цай давтах нэм хоёр. Яг үнэ. Уул нь бол нэгээс нэг тэр зөвлөдөө. Ёстой тэгсэн байж бас магадгүй. Гэхдээ тэглээгээд эцэст нь хин хохирох юм. Нөгөө л хүүхдүүд л хохирч байгаа байхгүй юу? Тий. Иймэрхүү нэрээ нэг юун дээр Eagle телевизийн сайттай байдаг юм байна. Би танад нэг мэдээлэл өгөх мартсан. Eagle телевизийн сайтн дээр ороод ингээ солонгос байгаа та хэд ч юм уу. Тэрэн дээр юу нийгмийн хамгаалал, нийгмийн ажлын талаар маш их мэдээлэл юу яадаг шүү. Нэвтрүүлэг энэ төр бэлддэг шүү. Та нарыг тэрнийг бас үзэж байгаарай. Нөгөө онлайнаар тэгээд тэрэн дээр болохоор нөгөө та хэдэд гिचээл орж ирсэн багш маш их нэвтрүүлэг хичээл бэлтгэж юу яадаг юм бэ? Үзүүлдэг юм байлээ. Тэгэхээр Eagle-ийн нөгөө яг нөгөө сөхөчөр өгч чинь. Тэгээд тэр мэрийг та хэд үзэж байгаараа бас Eagle-ийн тэр онлайн мэдээлэлээр байдаг болгүй архив мэдээний архив интернет нь тэрнийг бас үзэж байгаараа гэдэг бас нэг хэлчихсэн мартчих. За ингээд эхний даалгаврыг хангалттай хийсэн гэж бил үзэхгүй л байна да багш нь. Одоо яах вэ? Хасах оноогоо авах уу? Хэдэн хасах оноо авах уу? Асууд юм уу яад одоо? Тий. За дараагийн даалгавар гээ багш нь тэгвэл. Одоо энийг тэгтээ би хасах тавина заяа. Та нарт ийм хасах тавина. Одоо хараад ав.
байж байгаарай. Өө биш. Нэг ийм хасах байдаг штэ. Харж байна уу? Энийг нэмэх болох ганцхан арга байдаг тийм ээ. Нэг босоо зураас тавих байд. Яг тийм даалгавар өгье заяа. За хийхгүй бол тэр хасах чи хэвэр үлдэн шүү. За, стероидын төлөвлөгөөнөөс харнаа. Хүүхдийн эрхийн энэ дээр байгаа тийм ээ. Нүүбийн эрхийн дарийн бичгийн даргын явуулсан хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх дэлхийн хэмжээний асуулга судалгаа энэ монгол хэл дээр хэвлэгдсэн байна лээ. 2006 онд явуулсан. За энэ судалгааныг уншаад судлаад тийм ээ. За тэгээд дүгнэлтээ хийнэ та нар. Би сая энийг харж байгаа байлаа. Энэ монгол хэл дээр гарсан байлээ шүү. Энэ судалгааны тайлан дүгнэлт. Хүүхдийн хүчирхийллийн талаар энэ яагаад хүүхдийн эсрэг хүчирхийлэхээр өнөөдөр үзсэн хичээлтэй холбоотой бас материалууд байлаа. Хүчирхийллийг юу гэж үзэх үү? Хүчирхийллийн төрөл гэж юу байна? Энэ гэхдээ зөвхөн Монгол улсууд биш бас олон улсын хэмжээд бас байлээ. Бүр твээр нь гаргацсан. За тэгээд Монгол улсын хэмжээнд тийм байх гэдэг ийм судалгаа гаргацсан байлээ шүү. За энэ судалгааг олоод үзээд яг уншаад за энэ судалгааны дүгнэлт гарсан байлээ. Гэхдээ тэр судалгааны дүгнэлт та нарын дүгнэлт хоёр өөр гарах магадлал бас байж болно шүү дээ. За энийг бичин. За би даалгавар яг бичиж авна бүр улаанаар бичнэ. Өнөөдрийн даалгавар гэж байна. За энэ судалгааг 2 дахь өдөр. За чи эх 7 хоногт чи юу вэ? За түрүүлж байгаа. Би нөгөө эх 7 хоногийн юг нэг асуух юм. За юу яа? Даалгаврыг би 2-7 хоногийн хугацаатай өгье. Өөрөөр хэлбэл 10 сарын за яаж байгаа 10 сарын 8-нд даалгавар хичээл ороод тэгээд яг энэ талаараа ярилцсан заяа судалгааг тус сурсныхаа юугаар шеэрлээд үзүүлээд тэгээд ингэж би дүгнэлт гаргалаа гэдгээ тайлбарлаад энэ дүгнэлтээ салт нэг байна ч гэдэг юм уу ингээд яриад явна заяа. За энийг хийж чадвал та нарын хасахын дээрээс чинь нэг босоо зураас тавиад нэмэх болгоо хэлчихье за. Одоохондоо хасах шиг хүчин төгөлдөр бус байгаа гэж л ойлгоорой заяа. За ийм л байна өнөөдрийн хичээлийн хувьд.